Монгол Улсын их хурлын дарга Зандаа хүүгийн инх болд өнөөдөр Аз номхон далайн орнуудын авилгын эсрэг санаачлагын 20 дахь удаагийн удирдах зөвлөлийн уулзалт 13 дахь удаагийн бүс нутгийн семинарын нээлтэд оролцлоо. Улсын их хурлын дарга тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын их хурл авилгатай тэмцэх хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгоход онцгой анхаарч ажиллаж байгааг тэмдэглэн хэлсэн юм а. Авилгын дэд хэргийг илрүүлэн шалгахын зэрэгцээ авилгаас урьдчилан сэргийлж тэмцэх арга хэмжээг илүү үр ашигтай үр дүнтэй хэрэгжүүлж төрийн үйл ажиллагааг ил тод нээлттэй хариуцлагатай болгох нь чухал ажил бололтой юм а. Тийм ч учраас Монгол улс төрийн байгууллагын үйл ажиллагаа нийтийн албан тушаалтны ёс зүй тавилах шаардлагыг өндөржүүлж хариуцлагын тогтолцоог онгоцтой болгоход хөлбөн анхаарч хууль эрх зүйн орчноо давтвартай бүрдүүлэхийг зорж байна. Бид авилгатай тэмцэх үйл ажиллагаанд олон улсын байгууллагын мэргэжлийн шинжилгээтэй өгшөөлгээд зөвлөмжид анхаарлаа хандуулж алдаа оноогоо олж харах, ахис дэвшил гаргах, боломж нөөцтэй төлөвлөж зөв зүйлтэй гарцыг эрэлхийлж ажиллахыг хэрэглэдэг. Авилгатай тэмцэх газар Азийн хөгжлийн банк, Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага хамтран зохион байгуулж байгаа тус арга хэмжээнд нийт 31 орны төлөөлөгчид, ажиглагч орон болон тус санаачлагын зөвлөх орооны гишүүд оролцож байгаа юм. Энэ үеэр хөгжлийн төсөл хөтөлбөрүүд дэх авилгатай тэмцэх үйл ажиллагаа сэдвт хуралдаан болно. Мөн хөгжлийн төсөл хөтөлбөрүүд дэх авилгатай тэмцэх стратеги, тулгарч буй саад бэрхшээлийн талаар хэлэлцэж, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг авилгаас ангид байлгах, шаардлагатай санхүүжилтийг хүрэх ёстой эзэнд нь хүргэх талаар төр хөгжлийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцогч талууд туршлага солилцсноо.